Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн төгсгөлийн 10 дахь сэдвээр хэлж байна. За бид энэхүү 10 дахь сэдвэрээ макро түвшний хөдөлмөрийн нөөц болон олон улсын хүний нөөцийн менежментийн талаар авч үзнэ. За сэдвийн агуулга маань хөдөлмөрийн нөөц макро түвшинд, за мөн олон улсын хүний нөөцийн менежментийн харьцуултын талаар авч үзнэ. За хөдөлмөрийн нөөц гэдэг нь макро түвшний ойлголт бөгөөд тухайн улс орны хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай бүх хүн амыг хэлдэг. Гэхдээ энд ажил эрхлэхгүй байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүмүүс, за хөдөлмөрийн бус насны хүмүүс буюу хүүхэд өндөр наснууд ордоггүй. Хөдөлмөрийн нөөцийн потенциал түүний ашиглалтын байдлаас нийгмийн үйлдвэрлэлийн хөгжлийн хурдац, хар түмний амьдралын түвшний дэвшлэлт шууд хамаардаг. Иймд хөдөлмөрийн нөөцийн нөхөн үйлдвэрлэлийг зохистой удирдах нь аливаа удирдлагын үндсэн асуудлын нэг байдаг. Хөдөлмөрийн нөөц нь хүн амын ихэнх хэсэг болдог тул түүний нөхөн үйлдвэрлэл нь эцсийн дүндээ хүн амын нөхөн үйлдвэрлэлтэй шууд холбоотой байдаг. За хөдөлмөрийн нөөц бүрдэлтийн үндэс нь хүн амын нөхөн үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл төрөлт нас баралтын үр дүнд үе солигдох замаар байнга нөхөн сэргээгдэх энэ үйл явцыг гэлдэг. За тэгвэл хүн амын нөхөн үйлдвэрлэл нь дараах дөрвөн үндсэн хэлбэртэй байдаг. За нэгдүгээрт нь төрөлт болон нас баралтын түвшин өндөр. За энэ үед өөрчлөгдөх хурдан байдаг. Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн энэ хэлбэр нь үйлдвэрлэх хүчин, соёл, анагаах ухааны хөгжлийн түвшингөөр хоцрогдонгүй улс орнуудад түгээмэл байдаг. За үйлдвэрлэх хүчний хөгжил, шинжлэх ухаан техникийн дэвшил, түүний дотор анагаах ухааны ололт амьдралд нэвтрэхийн хэрээр нөхөн үйлдвэрлэлийн дараагийн үе шат шилжих ийм нөхцөл бүрддэг байна. За хоёрдугаарт нь төрөлтийн түвшин өндөр. За мөн нас баралт харьцангуй бага байдаг. За энэ өөрчлөгдөх үе маш удаантай хүн амын нөхөн үйлдвэрлэлийн хэлбэр байдаг. За энэ үед өрхийн доторх хүүхдийн тоог ямар нэг хэмжээгээр зохицуулах бололцоо бүрдэж тэр нь улмаар хүн амын дараагийн нөхөн үйлдвэрлэлийн хэлбэрт шилжих нөхцөл болдог байна. За гуравдугаарт нь төрөлтийн түвшин дунд зэрэг нас баралтын түвшин бага, өөрчлөгдөх үе айжимтай хүн амын нөхөн үйлдвэрлэл. За энэ үед төрөлтийн түвшин буурах шилжилтийн эхлэл байдаг. За дөрөвдүгээрт нь төрөлт болон нас баралтын түвшин бага, өөрчлөгдөх үе удаантай нөхөн үйлдвэрлэл. За ийм хэлбэрийн нөхөн үйлдвэрлэл голдуу баруун Европын зарим орнуудад байдаг. За аливаа улс орон хүн амын нөхөн үйлдвэрлэлийн дээрх дөрвөн хэлбэрийг дамждаг. Тэгтээ энэ зүй тогтолыг нийгмийн зүгээс ухамсартайгаар удирдах болдог бөгөөд хүн амын нөхөн үйлдвэрлэлийн оновчтой хэлбэрийг нь тогтоон барих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тухайн улс орны эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна. За ажил эрхлэлтийн талаар авч үзье. Ажил эрхлэлтийг ерөнхийд нь бүрэн болон хэсэгчилсэн ба бүрэн бус гэж ангилдаг. За бүрэн ажил эрхлэлтэд хөдөлмөрийн чадвартай хүн амын ажлын байраар бүрэн хангагдах бодит байдал. Өөрөөр хэлбэл ажиллахыг хүссэн бүх хүмүүс тодорхой цалин хүс бүхий ажилтай байх нийгмийн байдал ба за энэ тохиолдолд мөчлийн ажилгүйдэл байхгүй харин хөдөлгөөнт болон бүтцийн ажилгүйдлийн зохих түвшин хадгалагддаг. За хэсэгчилсэн ба бүрэн бус гэдэгт ажлын бүрэн бус өдөртэй буюу улирлын шин чанартай ажилд оролцох болцоогоор хангагдсан байх явдал. За бүрэн бус ажил эрхлэлт нь ажилгүйдлийн их сурвалж болж байдаг. За тухайлбал боловсрол, мэргэжлийн ялгаатай байдал, эд хөрөнгө, үйлдвэрлэлийн хэрэгсэл, орон сууц зэрэг өмчлөлийн ялгаа, ажил олдохгүй байх нөхцөл, ажиллахыг үл хүсэх зэрэгс шалтгаалan хүмүүс бүрэн бус ажил эрхлэлтэд хамрагддаг байна. За ажилгүйдлийн талаар авч үзье. Ажиллахыг хүсч ажлыг идэвхтэй ирж хайж байгаа эдийн засгийн идэвхтэй хүн амын нэг хэсгийг багтаасан нийгэм эдийн засгийн үзэгдлийг ажилгүйдэл гэдэг. За залуу ахмад наснаа боловсрол өндөртэй боловсрол багтайгаа төрж гаргаж байдаг нь жам насны үзэгдэл учир тодорхой хэмжээний ажилгүйдэл байх нь эдийн засгийг эрүүл байлгах хэвийн үзэгдэл байдаг. Гэхдээ ажилгүйдлийн түвшин ихсэх нь хувь хүний төдийгүй нийгмийн хувьд ноцтой үр дагаварт хүргэдэг. Ажилгүйдлийн түвшин өндөр байх нь хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг. За эдийн засаг эрүүл бас байгааг илэрэл байдаг. Ажилгүйчүүд гэдэг нь хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай, цалин хүстэй болон хуваараа хөдөлмөр эрхэлдэггүй. За тухайн үед ажиллахад бэлэн ажлыг идэвхтэй ирж хайж байгаа хүмүүсийг хэлдэг. Ажилгүйдэл бий болох олон шалтгаан байдаг ба эдгээр нь улс орон бүрт цаг хугацаа болгонд харилцан адилгүй болж өөрчлөгдөж байдаг ийм үйл явцад байна. За хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ?
Хөдөлмөрийн нэрэлт хөсөлттэй холбоо бүхий нийгмийн харилцааны систем. Өөрөөр хэлбэл ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн нөхцөл, цалин хосны зөвшөлтсдийг хангагч механизм болдог. За хөдөлмөрийн зах зээл нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, ажиллах хүчний өртгийг тодорхойлоход чухал үүрэгтэй байдаг учраас түүнийг товар мөнгөний харьцаан дээр үндэслэн ажиллах хүчний зах зээл гэж хэлж болно. За ажиллах хүчний зах зээлийн харьцаа нь ажиллах хүчийг бэлтгэх, мэргэжил олгох, дахин сургах, хуваарлах, ашиглах, үнэлэх зэрэг бүхэл бүтэн зохицолбор асуудлыг шийдвэрлэж байдаг. За энэ бүх үйл явц хувь хүмүүстэй ч улсад ч ашигтай байхаар зохион байгуулагдах ёстой. За ажиллах хүчний зах зээлийн нөхцөлд үр ашигтай ажлын байр, мэддэг чадвартай хүмүүсийг урамшуулдаг болохоор энэ нь нийгмийн харилцааг урагшлан хөгжүүлэх хөшөөрөг болж байдаг байна. За эцэстээ үнэн хэлэхэд хөдөлмөрийн зах зээлийг бүх талаар судалж үзэх нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой зорилготой бодлогыг хэрэгжүүлж, за аж ахуйн зах зээлийн хатуу системийн нөхцөлд зайлшгүй бий болдог нийгмийн зөрчлүүдийг эв зүгээр зохицуулах боломжийг олгодог байна. За дараа нь бүгдээрээ олон улсын хөдөлмөрийн нөөцийн менежментийн талаар харьцуултыг хийж үзье. За дэлхийн улс орнууд хүний нөөцийг удирдах өөр гэсэн онцлогтой. Тэр ч бүхэл нэг улс орны компани бүр ажилтнуудыг өөртөө татах, урамшуулах, сургах, за гүйцэтгэлийг дүгнэх, хяналт тавих талаараа ялгаатай байдаг. Хэдийгээр удирдах арга барил улс бүрт өөр байдаг ч үндэсний хэмжээнд дараах хэд хэдэн хэсэг туваан харьцуулж үзэх боломжтой байдаг. За үүнд соёлын хүчин зүйл байна. Хувь хүн болон түүний орчин тойрон дах бүлэг хоорондын харилцааны ойлголт, зөвшөөрөгдсөн ажиллах нөхцөл, цалин хөлс төлөлт, шагнал урамшууллын систем, хүний чадвар ба хөгжил зэрэг асуудал багтдаг. За тэгвэл хуулийн тогтолцоо. Үүнд улс орон бүрт хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль, журам, тогтоол байдаг ба энэ нь ажилтнуудыг ажилуулах, халах, эрүүл мэнд болон ажлын аюулгүй ажиллагааг хангах, за хуулиар зөвшөөрөгдсөн ажлын цаг, амралт, баяр ёслолын өдөр зэрэг нь улс бүрийн үндэсний онцлог тохирсон өөр байдаг байна. За мөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ажилгүйдлийн төвшин, эдийн засгийн өсөлтийн хурд, тухайн орны зах зээлийн өрсөлдөөний хэмжээ, хүмүүсийн амжиргааны ерөнхий түвшин зэргээр тодорхойлогддог. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын хүний нөөцийн менежментийн талаар авч үзье. Америкт ажиллах хүчний зах зээл нь дэлхийн улс орнуудаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд хамгийн ойрхон байдаг тул хүний нөөцийн менежмент нь хувь хүний чөлөөт сонголт, ур чадвар, санаачлага, үүрэг хариуцлагад тулгуурладаг байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн менежмент хувь хүнд чиглэсэн байдаг. За иймээс орчин үеийн хүний нөөцийн менежментийн шин санаа, үзэл баримтлал Америкаас үүдэлтэй байх тохиолдол цөөнгүй байдаг. За түүнчлэн тэнд хүмүүсийн жилийн ажиллах өдрийн тоо бусад орнуудынхаас харьцангуй олон бөгөөд амралт баяр ёслолын хамгийн цөөн өдөртэй байдаг. Иймээс барууны зарим орнд Америкчууд ажиллахын төлөө амьдардаг гэж ярьдаг байна. Хошигндог. За мөн хөдөлмөрийн харилцааны ихэнх маргаантай асуудал үйлдвэрчний эвлэлээр биш холбогдох хууль тогтоомжоор шийдвэрлэгддэг онцлогтой байдаг байна. За манай улсад бол үйлдвэрчний хороотой газар бол үйлдвэрчний хороотойгоо хийсэн хөдөлмөрийн харилцаан дээр үндэслэгдэн шийдвэрлэгдэх тохиолдол байдаг. Учир нь тэнд хуулийн сэхэн байлт сайн, барагтал бол хуулийг зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага ногдуулдаг тул Америкт ийхүү шийддэг байна. За Америкийн компани бүр хуулийн хүрээнд хүний нөөцийн талаар бие даасан өөрийн гэсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. За хуулиас өөр хүчтэй нөлөөлөх зүйл байхгүй тул хөдөлмөрийн харилцаанд үйлдвэрчний эвлэлийн болон бусад олон нийтийн байгууллагын оролцоо бага байдаг. За Америкийн хүний нөөцийн удирдлагын систем нь дэлхийд хамгийн сайн хөгжсөн сургалтын сүлжээтэй. Ялангуяа удирдах ажилтны мэргэжлийг дэвшлүүлэх, дахин бэлтгэх боломжийг хангасан тусгай хөтөлбөр бүхий сургалтын төвүүд дээр тулгуурсан удирдлагын үйл ажиллагааг бие даасан мэргэжил болгон авч үздэг юм онцлогтой байдаг. За Япон улсын хүний нөөцийн менежментийн талаар авч үзье. Японы эдийн засаг, техник технологийн өндөр хөгжилд хүний нөөцийн талаар явуулсан стратеги бодлого ихээхэн нөлөөсөн гэдгийг дэлхийд нийтээр хүлээн зөвшөөрдөг. За өөрөөр хэлбэл Японы өндөр хөгжилд техник биш хүн хүргэсэн гэж ярьцгаадаг. За Япон бол өөрийн үндэсний онцлогтой дэлхийд алдартай хүний нөөцийн менежментийн орн. Японы хүний нөөцийн менежментийн онцлог нь бүх насаар нь хүслэх систем, бүлгийн удирдлага, ажлын үнэлгээний өрмөц тогтолцоо, шийдвэрийг бүлгээр зөвшөлдсөний үндсэн дээр гаргадаг ажилтны албан тушаал өрмөц байдал зэрэг юм. За тэгвэл бүх насаар нь хүслэх систем гэдэг нь ажилчдыг бүх насаар нь хүслэх энэ систем Японы хүний нөөцийн менежментийн хамгийн гол онцлог бөгөөд уламжлалт хандлагын нэг байдаг.
За энэ системд хвчлэн өндөр ур чадвар бүхий хүмүүс хамрагддаг. За Японочдын ажил амьдралын маш олон талыг тодорхойлдог. Нэгэн сонгогдоод уг компанид ажилд орсон хүн насны тэтгэврт гартлаа тэнд ажиллах гэрээг албан ёсоор хийдэг. За Японд нэг компанид 5-аас 20 жил ажилласан хүнийг өөр газар ажилд авах нь ховор байдаг бөгөөд авсан тохиолдолд албан тушаа цалин хөлснө өмнөхөөсөө буурдаг байна. За насаар хөлсдөг системийн давуу тал нь ажлын байрыг төгдөөгүй цалин хөлс бусад нийгмийн соёлын хангамжийг мөн баталгаажуулдаг. За үүнээс гадна хүн насан туршдаа ганц л байгууллагад ажиллана гэсэн сэтгэлгээний үүднээс өөртөө байгаа бүхий л мэдлэг чадвар чадхаа компани төлөө зарцуулж чаддаг байна. За мөн бүлгийн удирдлагын систем байдаг. За аливаа өөрөг даалгавар нь хувь хүнд биш харин бүлэгт өгөгддөг ба түүний биелэлт эцсийн үр дүнгээс хамааран цалин шагнал урамшууллыг бүлгийн ажлын үр дүнгээс хамаарч олгодог. Өөрөөр хэлбэл Японы хүний нөөцийн менежмент нь Америкийн шиг хувь хүнд биш харин бүлэгт чиглэгдсэн байдгаараа ихээхэн ялгаатай байдаг. За мөн тэрчлээ Японд хамгийн өндөр албан тушаалтнаас эхлээд ажилтнаа хүртэл хүн бүр ямар нэг ажлын бүлгийн гишүүн байх ба бүлгийн ямар ч гишүүн өөрийн бүлгийнхээ ажилд хүчтэй нөлөөлж чаддаг тийм эрхээр хангагдсан байдаг. За бүлгийн дотор тогтсон үнэмшийг зөрчсөн хүнийг дэмждэг вэ? Бүлгийн удирдлага нь олон давуу талтай байдаг. Тухайлбал бүлгийн ажлын эцсийн үр дүн сайн байлгахын тулд хүмүүс хоорондын харилцааг сайжруулахаас гадна харилцан бие биедээ шударга шаардлага тавих, за хянах, ажил сэлгээх хөдөлмөрийн бүтэмжийг чиглүүлэх боломжийг олгож байдаг байна. За мөн хөдөлмөрийн үйл ажиллагааны үнэлгээний систем байдаг. Энэ нь шинээр ажилд орсон ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааг эхний 10 жилд үнэлдэггүй. За ингэж ажлыг удаан хугацааны дараа үнэлдэг явдал нь ажилтнуудаас богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох сонирхлыг боогдуулдаг ба эдгээр санаачлалтай ажиллах албан тушаал дэвших талаар тодорхой хугацаанд хаагдмал байдалд оруулдаг сул талтай. За гэвч Японы систем нь аливаа залуучууд ажил мэргэжилтэд бодиттой, хариуцлагатай хандах, удирдлага ба ажилтнуудын хоорондын тэгцэл бий болгож төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. За товчоор хэлбэл энэ хугацаанд тухайн залуу ажилтны төвчээр хатуучлыг нь шалган сорилтын хугацаа гэж хэлж нэрж болох ба за ажилтныг бүрэн дүүрэн таньж мэдэх хангалттай хугацаа юм аа. За шийдвэр гаргалт байдаг. Аливаа шийдвэрийг гаргахдаа бүлэг хамт олноороо хэлцэж бүлгийн гишүүд бүгдээр зөвшөлдсөний үндсэн дээр гаргадаг. За ийм шийдвэр бүтээлч хэрэгжих магадлал өндөр үр дүн сайтай байдаг. Японд аливаа шийдвэрийн төслийг холбогдох бүх хүмүүс нэгэнгүй бүрэн дэмжих хүртэл хэлцүүлэг явуулах ба за асуудал шийдвэрлэх 5-аас 6 хувилбарыг авч үздэгээрээ ихээхэн онцлогтой. За эдгээр хувилбаруудыг шүүн хэлцээд хамгийн оновчтойг нь сонгоо авч бичгийн хэлбэрт оруулаад ажилтнуудад дахин тарааж хэлэлцүүлдэг. За шийдвэрийн төслийн талаарх хүн бүрийн сантыг судалж үзэх ба залуу ажилтнууд шийдвэрийн хувилбар гаргахдаа алдаа гаргасан байвал түүнийг шууд хэлж өгдөггүй. За тэд хамт олноороо дамжуулан алдаагаа олж мэдэрдэг байна. За шийдвэрийг ийм замаар гаргах нь хэдийгээр цаг хугацаа их шаарддаг боловч тухайн хүндээ маш их сургамжтай дахин алдаа гаргахгүй байхад тусалдаг байна. За шийдвэр гаргалтын өөр нэг онцлог бол энэ шийдвэрийн эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ? За ямар хариуцлага хүлээх зэрэг нь тодорхойгүй байдаг явдал. За энэ нь Японд аливаа тодорхой асуудлыг хэн нэгэн хувь хүн биш бүлэг хамт олноороо хариуцлагатай холбоотой байдаг байна. За баруун Европын улс орнуудын хүний нөөцийн менежментийн талаар авч үзье. Баруун Европын орнуудын хүний нөөцийн менежментийн гол онцлог бол хүний нөөцийг удирдах нэгдсэн дүрм заавар Европын холбооны улсуудад үйлчилдэгч за мөн улс орн бүрийн харилцан адилгүй байдаг. За Европын холбооны улсуудад орчин үед цагаар буюу богино хугацаагаар гэрээгээр ажиллах хэлбэр маш түгээмэл байдаг. За мөн мөрөгсөн ажиллах хүчний үндэсний хэмжээний нэгдсэн үнэлэмж байдаг ба энэ нь ажилтны хаана ямар байгууллагад ажиллахаас үл хамааран урьд өмнөх цалингийн түвшин ажлын зэргийг бууруулдаггүй ийм онцлогтой байдаг. За Европын улсуудаас Англи улсын хүний нөөцийн менежмент нь Америкийнхтай хамгийн ойр за нэлээд чөлөө тогтолцоотой бөгөөд Европ болон Америк аль альнийхэн зарим шинжүүдийг тусгасан байдлаараа бусад улсуудынхаас ялгаатай байдаг. За Германы хүний нөөцийн менежмент ч гэсэн өөр ингэсэн онцлогтой. Тэнд нийгмийн ардчлалын уламжлалт хандлагатай тул үйлдвэр аж ахуйн газруудын ажил эрхлэлтийн талаарх бодлогын бие даасан эрх харьцангуй бага за ажилчдын эрх ашиг хуулиар хамгаалагдсан байдаг тул нэгэнт ажилд авсан ажилтныг эргүүлж шалгахад маш хүндрэлтэй байдаг учраас урт хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг байна. За анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний хүний нөөцийн салбарт ажиллах ажилтан өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.